Сайн байцгаана уу? За өнөөдөр бит хоёр айгуу гоё сургуулаа харуулъя гэж бодлоо. Тэгээд сургууль дээр ирсэн байна. Сургуулийн кампусаар бит хоёр явах болно. Бидэнтэй хамтаагаараа гүүгээрээ. За одоо бид нэр ерөнхийдөө кампусын яг төв хэсэгт ирсэн байна. За тэрглээ ямар байшин дайжууд бид явж байна. За энэ болохоор ингээд метафорум. Ер нь бол mathematics тэгээ computer science-ийн барилга гаднаасаа илүү том харагдана. Гэхдээ одоо болохоор бид нэр зөвөр энэ сарвчинд нь байна. Арах юм бол өнөөдөр айгу бороотой өдөр байна. Угаасаа Нидерландд ийм бороотой байдаг. Тэгээд ойрт typical Netherlands day. Энд Atlas гэдэг билдинг байна. Манай архитектурын барилга харагдаж байна. Энэ болохоор Vertigo гэдэг барилга. Архитектур, built environment, барилга байгууламжтай холбоотой юмнууд тэнд байдаг. Инновац центрт хичээлээ хийдэг байгаа. Судалгаа, шинжилгээ, лабораториуд энд байдаг гэсэн. За өнөөдөр ийм бороотой өдөр байна. Тэгээ бороотой өдөр байсан ч гэсэн зонтоггүй яваа сурцсан. Зүгээр л норын хувь тавилантайгаа эвлэрийг явдаг болсон байгаа. Гэтэ бас хөөрхөн ингээд тусалж байгаа болохоор их тийм амар ширүү араг байна. Тэгээ анх энэ ТV дээр ирээл харахад гоё харагдчихсан. Ямар гоё газар сурах юм бэ л гэж бодчихсан. Айгүй том юмны нэг хэсэг болж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд хамгийн түрүүнд би сурдаг энэ кампусынхаа барилга руу орж үзүүлэе гэж бодлоо. Тэгээ энэ дундаа нэг юм хөөрхөн нууртай. Тэгээ энд нь хөөрхөн амтнууд амьдраа. Тэгээ тэр амтнуудтай Instagram нээсэн. Instagram-ын хөтөлт юм байлээ сурагчид. Галан малуу мэлхий зэлхий шиг нэг юмнууд амьдрт юм билээ. Бас хөөрхөн. Тэгээд харж ивэл ингээ бүх барилгууд нь ингээд түнэлээр холбогдсон. Одоо гадаа хүүтэн байвал ингээд хичээл орж ивэл ингээд явчин. За тэгээд тийшээгээ харуул. Бас тэрүүгээр ингээд ер нь бол түнэлээр гүүрээр холбогдсон. За ингээд барилга болгоных нь хажууд ийм дугууны зогсоол байдаг. Тэгээ энэ байнга дүүрэн байдаг. Тэгэл орой болохоор л нэг сулард юм да. Тэгээ энэ нөгөө нэг гүүр өөр нэг гүүр байна. За сургуулийнхаа эмблемийн хажууд ирж зураг авахулж байгаагүй юм байна. Тэгэхээр одоо сурж байгаа дээрээ л энэ бичлэгийг хийхгүй болвол бас болохгүй бах. Тэгээд бас дараа нь айгүй гоё дурсамж олж үлдэх бах. Technical University of Eindhoven гэдэг энэ эмблемийнхаа урд зогсож байна. Ер нь бол улаан өнгөөр дагнадаг. За манай байшин руу явцгаая. За энэ манай entrance ордог хэсэг байгаа. Тэгээд ер нь бол амар намхан шатуудтай. Тэгээд надад анх ирж хахад ингээд архитектурын тэг шат хүртэл ямар чухал вэ гэдгийг ингээд бүх архитектурын студент сурагчдад сануулах гэж ийм нэг хэцүү шат хийсэн гэж надаас хэлжсэн. Көлний ритмд таардгүй. За ингээд ороод ирэнгүүт за нэг архитектурын л барилга гэсэн шиг маш олон ийм макетууд юу яадаг. Энэ ингээ Philips-ийн юу байна? Бас барилгын макет байна. Тэгээ энд ингээд заримдаа лекц, семинар болдог. Улирлын семестрийн төгсгөл болохоор энд ингээд дандаа exhibition галерейнууд гардаг. Ер нь семестрт ингээ юу хийсэн талаараа үзүүлдэг. Макет тавиад. Тэгээ энд бас ер нь хүүхдүүд семестрч ингээ юу хийсэн нэ ингэж бас үзэсгэлэн болгож гаргадаг. Тэгэл семестр болгох ингээл ер нь хэлбэл болгох энэ нөлөөлөнгүүд нүүрслэгдэж идэг. Их сонирхолтой. За тийшээ ингээ доошоо харахаар архитектурын хүүхдүүдийн workshop буюу одоо юмаа хийдэг бүх макет хийдэг юм доошоо хасгныг давхарт байдаг.
Тэгээ тэр нь доороо ингээд материалын дэлгүүртэй шууд бэлэн байждаг. Өдөр болгоо ажиллаж идэг юм архитектурын макетын бүх материалын дэлгүүр байдаг. Байхгүй юм баг байхгүй дээ. Бүх зүйл байж идэг худалдагчтай. Тэгээ маш дэжгүй үнээр энэ материалуудыг зардаг. Ер нь бол энэ жишээ нь энэ том хийж байгаа юм биш үү? Энэ бас нэг хичээлийн л юм. Expression гэдэг. Тий, ийм өндөр макет хүртэл хийдэг. Одоо бараг жинхэнэ барилга барих гэдэг юм уу хайш тий. За энэ манай ер нь бол бас барилга дотор болгоно ийм кафетериатай. Тэгээл эндээсээ хоол хийж яадаг. Тэгээд эндээ суугаад хоолоо идцгээдэг. За ингээ хасхныг давхрынхаа нөгөө нэг макет хийдэг workshop-ийн анги руу явж орж үзүүлээ. Айгу тэнд айгу гой юмнууд байт юм а. Би нөгөө анх ирээд вау ямар гоё юм бэ гэж бодчихсон юмнуудаа та нарт үзүүлмээр санагдчихэв. Come on. Let's go. Тэнгэл хаасайг зүгээр ингээд макет бол зүгээр хог нэгээрээ хаасайг хөглөрч идэв. Бас заавал студент картаар авч явах хэрэгтэй. За тэгэл ингээл одоо хог нэг ирээлээ тэндөө пакет. Энэ би гэхдээ энд бичиж болох уугүй сайн мэдэхгүй байна. За энд ингээд хүүхдүүд бүх төрлийн юм хийгээд макетаа хийгээд байж байна. Энд ингээд хөөс зүсгч машинууд байгаа. Энд ингээд планы буун цаавал тэрүүгээр хийдэг. Энд болохоор бас юм хийдэг. Энэ дотор болохоор ингээд мод зүсдэг, модны багцууд машинууд байгаа. Хүүхдүүдтэй. Миний бакалавра хийсэн газарт болохоор ерөөсөө юм багаж хэрэгслийн юм байдаггүйсэн. Хүмүүс ингээд картон цаас ингээд хэлбэрээр нь дардаг. Тэгээ ингээд заавал өөрсдөө төсөхгүй. Ингээд шууд дараад тэгээд доотлын юунууд нь үлдэгдлүүд нь энд байна. Тэгээд юмнуудаа бодож болдог. Будагны тал хэрэгслүүд байна. За ингээд бүгдээрээ ажлуудаа ингээд дээр нь юмаа бичээд наадаг. Тэгээ хэдэн сарын дараа эдгээр бүгдээрээ энэ тавираас цэвэрлэгдэн шүү гэж байж идэг байгаа. За дэшээ гарцгаая. Ямар санагч? Тань ер нь ТV ямар сургууль санагдаг вэ? Надаа ер нь анх яг ирж хахад миний яг Туркид нөгөө сурч байсан их сургуулийн кампустай айгуу төстэй санагдчихсан. Яг тэгэхээр ногоон байгууламж айгуу ихтэй. Тэгээ манай сургуулийн кампусаас ер нь айгуу гоё кампус байдаг гэсэн. Тэр шиг ингээ ногоон зүйлхэн дунд, өвсөн дунд, модон дунд ороод ерөөдөө айгуу төстэй санагдчихсан. Гэхдээ тэрнтэй харьцуулахад илүү нэг тийм технологи тал руугаа суурсан юм шиг яг ингээ байшингуудаар нь ороо явахаар арай нэг тийм техникийн сургууль ч юм бас нэг арай өөр тий. Манай сургууль болохоор одоо ингээ анги танхим ихтэй байсан бол энд бол ерөнхийдөө ингээ техник хангамж илүү сайн тэгээд сонирхолтой санагдсан шүү дээ. Нэг ирэх дуртай давхар болохоор ингээд 7 дугаар давхар. Манай built environment-ийн архитектурын танхим нь болохоор бас айгүй өндөр барилгатай ордог энэ кампус дотор. За ингээл амар гоё юм бас янз бүрийн цагаан маш гоё макетуудтай. Эднэр бүгдээрээ ингээд түүхтэй. Бүгдээрээ ингээд бас ямар нэг хичээлийн шумаар л хийсэн байгаа. Жишээ нь одоо энэ бол ингээд тэр талент ингээд доотлынх нь доторх юуг ингээ харж болж болдог ч юм уу ингээ айгуу гоё түүхүүдтэй юм. Тэгэл эднэрийг бол маш олон цаг зав хугацаагаар хийсэн байгаа. Ингэж доошоо ингэж харагддаг. За ингээ 7 давхраас манай кампус ингэж харагдчих бай. Хангагч. Гоё харагдчихна. Шилэн харагдахаар ингээд өрөөнүүдэд багш нар нь сууж идэг. Тэгээл одоо жишээ нь иймэрхүү газар ингээл багш нь харагч идэг.
Тийм манай campus smoke free campus. Тэгэхээр campus дээр энэ тамхи татах, vape татах хоройтой. Тэгэхээр хүүхдүүд ерөөсөө татаж харагддаггүй. Хэрвээ татвал нэг security enter ирээд ой мой болоорой гэж санал тавьчих. За энэ болохоор бас хүүхдүүд айгуу гоё сууж хичээлээ хийж болдог газар байдаг. Ийм газар ихтэй. Тий. Барилга болгонд нөгөө юм барилга болгонд захиалж авдаг юм нөгөө өрөө тэгээд хичээлийнх юм жижигхэн юм орчнууд айгүй их байдаг. Энэ бол тэгтээ захиалах шаардлагагүй юм шиг байна тий. Зүгээр нийтийн газар байгаа болохоор сул авил ороод лаптопоо бариад суух боломжтой байна. За энэ TU-гийн франчайзууд нь За кампус дээр саяхнаас нөгөө нэг хуванцар аяга ерөөсөө хэрэглэхгүй ийм нэг удаагийн аяга хэрэглэхгүй ийм аяга авдаг болсон. Тэгээд тэрийг болохоор 1 еврогоор аваад дахин хэрэглээд буцаагаад энэ зоосоо авчдаг. Тэгээд зоосоо кермалж авч байгаа хэрэгтэй үедээ аяга болгоод авчдаг ийм юм байдаг аа. Тэргэл одоо аяга авах гэж байна. Ийм аяга авдаг байхаа. За бид хоёр саяхан авсан аяганд кофе уугаад байж байна. Cheers. бүх юмыг cheers хийдэг болчих үед. Үнгүү кофе ч бас гоё амттай шүү. Доктор сурдаг хүмүүс нь үнгүү кофе уудаг. Тэгээд Ажлынхаа картыг уншуулад үнгүү кофе уучдаг. Тэгээд бид хоёр ярьж нөхрийнхөө картаар кофе буудах дуртай. Манайх одоо төгсгийн өмнө бол хүүхдтэйгээ бид гурав нэг сургууль явах замаараа ирээд тэг манай хоёроос халуун шоколадын нуух амар дуртай. Халуун шоколад уу яахаа ажил руу ороод гэх. Одоо би сурдаг болохоор би нөхрийнхөөгөө аваад тэгээд нөгөө саяын тэр макет дээр хийж байгаа газар тиймэрхүү үед айгу хэрэгтэй юм тий. Тэгэл тий, тэгээ би бас ангийнхныгаа дайлдахгүй. Юу ах юм? Зааваа гэнгүүт. Яа чи гоё юм аа гэж тэр. Туннелээр явсаар байгаад одоо оюутнуудын ордог супермаркет нөгөө нэг Солонгостаас Март CU интернет бас кампус дотор байж тийм л CU шиг тийм жижиг мартууд нь одоо тэр л маркет гэсэн үг юм уу да. Нидерландын тий.
Пив зартын байна гинэ. Хамгийн түрүүнд пив та. Таны тамиг татчихлахгүй болохгүй гэсэн үнд юу шүү дээ. Эмнүүд байна. Толгойн өвдөл, хоолойн өвдөл одоо эмнүүдээ аваад уучих болох нь байна. Юм нэрвэл хэрэглэн байж байна. За тэгээд супермаркетд юу байна тэгэл бүгдээрээ л. Тамираа дандаа энийг авч тийм аюу гоо. Тий. Энд тэгээд 5.75 гэдэг. Супермаркетын үнэтэй бараг л адил. Жоохон үнэтэй. Бэкри байна. Тэгээд өөрсдөө соёлсон. Тий. Жимсээ идтэй. Нидерландууд багасаа нөгөө нэг өглөө сургууль дээр 10 цагт 10:30-аас жимс идээд өдрийн хоол иддэг. Өдрийн хоолндоо ихэвчлэн ер нь сэндвич иддэг. Тэгээ би ер нь тэгж бодсон шүү дээ. Эдгээр ийм гоё бихтэй байгаа нууц нь ер нь ингээд бараг хагас мацаг хийгээд ам шүү. За хаашаа орж ийн. Корона өрөөл орох гэж байна. Юу таа корона? Тэр шүү дээ корона өрөө байд юм байлээ. Энэ нэг тийм хурлын юм шиг нэг өрөө байдаг аахгүй юу? Тэр нь корона гэдэг нэг шүү дээ. За бит хоёр ингээд оюутны баар руу орох гэж байна. За энэ хай бүгдээрээ ууцхаадаг баар байна. Арай хоёр хүртэл ажилладаг хүмүүс ажиллаад харчаад ирж чийлэрдэг газар байна. За ингээ өнөөдөр бит хоёр Technical University of Eindhoven буюу Нидерландта хоёрт ордог техник их сургуулаар аяллаа. Сургуулийн кампусаар явлаа. Гэхдээ бүрэн яваагүй шүү. Нэг 2 байрлагаар л ерөнхийдөө орсон. Тэгээд бит хоёртай хамт кампус үзсэнд баярлаа. Тэгээд дараагийн дугаараараа бит хоёр кампуст дэдэг оюутнуудын спорт центр орё гэж бодож байна. Тэгээд бит хоёртай хамт байгаарай. За үзсэнд баярлаа. Баяртай.